За сайн байцгаана уу эднүүдээ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За бидний судлах ёстой дараач хичээлийн нэр бол уруу матрицын аргаар тэгштэйлийн системийг бодох гэсэн юм хичээл байна. За тэгштэйлийн систем гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр хоёр буюу түүнээс дээш олон тэгштэйлийг энэ тэгштэйлийн огтлцлыг болоод тэгштэйлийн систем гэж ойлгоод байна. За огтлцол гэдэг нь бол энэ долгионтой хаалтанд хийдэг гэдээ ойлгож болно. Энгийнээр. За энэ бидний бодох ёстой тэгштэйлийн системийн ерөнхий хэлбэр бол энэ хэлбэртэй байна. A1-ийн үрчийн x1 нэмэх нь A1-2-ыг үрчих нь x2 гих мэтлэн A1-ийн үрчийн xn гэсэн n хувьсгчтэй ийм шугам тэгштэйлийн тэгштэл байна. За энд B1 гэдэг нь энэ сул тоо гэсэн үг. За гих мэтлэн энэ ширхэг тэгштэйлийн огтлцлыг бол шугам тэгштэйлийн системэ гэж ойлгоод байна. За энэ маань ерөнхийдөө 2-ын 1 хэлбэртэй юм шугам тэгштэйлийн систем байна. За 2-ын 1-ийг болоод А-г үрчих нь x тэнцүү B хэлбэрт бичиж болно гэж байна. За яагаад ингэж болж байгаа юм бэ гэдэг нь одоо дор жишгээр тайлбарлах болно. За үүнд гэж одоо өөрөөр хэлбэл энэ А-гийн оронд ямар матриц байх вэ? B-гийн оронд ямар матриц байх вэ? X-ийн оронд ямар матриц байх вэ гэдгийг бол тайлбарласан байна. За A-гийн оронд бол мэдээж энэ коэффициентуудаас зохиосон юм матриц байна. A1 A12 гэх мэтлэн A1n гэсэн ихний мөр нь бол эдгээр элементээс тогтсон юм байна. Хоёрдугаар мөр нь бол A21 A22 гэх мэтлэн A2n гэсэн энэ хувьсгч буюу энэ x-ийн үн байгаа тоонуудаас зохиосон матрицыг бол үндсэндээ A матрицаа гэж ойлгож байгаа юм байна. За энд x гэдэг маань үндсэндээ хувьсгч буюу бидний үндсэндээ олох ёстой гол матриц маань энэ гэсэн үг. За энэ маань бол n мөр нэг багантай юм матриц байна. Хэмжээ нь бол n-ийг харьцах нь 1 гэсэн үг. Эхлээд бол мөрийн тоо гэдэг учраас n мөртөө нэг багантай учраас n-ийг харьцах 1 хэмжээтэй гэж ойлгоод байгаа. За энэ маань x1 x2 гэх мэтлэн xn хувьсгчтэй матриц байна. Өөрөөр хэлбэл бидний олох гол сэдэв маань бол энэ x матриц байгаа. За B матриц гэдэг маань энэ тэнцвийн тэмдгийн баруун талд байрлаж байгаа n-ийг харьцах нь 1 хэмжээтэй ийм бага матриц байна. За 2-ын 1-ийг бол 2-ын 1 гэсэн энэ матрицыг бол яагаад энэ шугам тэгштэйлийн системийг яагаад энэ А-г үрчих нь x тэнцүү B хэлбэрт бичиж болж байгааг одоо хамтдаа сонирхож үзье. За тэгэхээр энэ бол А-г үрчих нь x тэнцүү B хэлбэрт бичиж болж байгаа гол шалтгаан нь бол матрицыг үржүүлэх дүрмэн дээр бол тулгуурлаж хийгдээд байгаа. За жишээ нь матрицыг үржүүлэхдээ яаж үржүүлдэг вэ гэхээр энэ бол 3-ыг харьцах нь 3 хэмжээтэй матриц байна. Өөрөөр хэлбэл 3 мөр 3 багантай гэсэн үг. За энэ үржүүлж байгаа x матрицын хувьд бол 3 мөр 1 багантай юм матриц байна. За тэгэхээр хэмжээсийг яа тодорхойлдог гэхээр энэ чинь эхний матриц маань 3-ыг үржих нь 3 ийм хэмжээтэй матриц байгаа. 3-ыг харьцах нь 3 ийм матриц байна. Артлын энэ матриц бол 3-ыг харьцах нь 1 хэмжээтэй матриц байна. За би ойлгомжтой үднээс энэ ноорог байдлаар энэ давхар үзүүлье. За энэ 3-ын 3 гэдэг чинь үсэн гэхээр энэ харьцаа гэдэг чинь нэг талаасаа хуваах үйлдэл гэсэн үг. За энэ байна. За хоёр матрицыг үржүүлж учраас үржүүлнэ гэсэн үг. Арын матрицын хувьд бол 3-ыг харьцах нь 1 ингэхээр энэ 3 энэ 3-тай хураагдлаа гэсэн үг. Тэгээ гарч байгаа тоо маань 3-ыг харьцах нь 1 гэсэн үг. Өөрөөр хэлбэл 3 мөр 1 багантай матриц гарч байгаа. За матрицыг үржүүлэхдээ энэ эхний элементийг бол энэ элементээр үржүүлдэг юм байна. За энэ элементийг бол энэ элементээр үржүүлдэг юм байна. Эхний эзэнд. За 3 дахь нь бол энэ элементийг энэ элементээр үржүүлээд эхний мөрөнд бол бичлээ. 1-ийг 1-ээр үржсэн байна. 2-ыг 2-оор үржсэн байна. 7-ыг 9-ээр үржээд ингээ хооронд нэмлээ. За 2 дугаар мөрөнд бол анхааралтай ажиглал бол юу вэ гэхээр энэ 3-ыг 1-ээр үржсэн байна. 4-ыг 2-оор үржсэн байна. 8-ыг 9-ээр үржээд ингээ хооронд нэмсэн байна. За 3 дугаар
мөрийн элементүүдийг болоод энэ багны элементүүдээр төстэй байдлаар үржүүлээд ингээд нэмэхэд болоод ийм 3 мөр нэг багантай ийм матрц гарч байгаа юм байна. Тийм учраас бид нар үндсэндээ энэ B матрц гэдэг чинь одоо энэ байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар энэ B матрц маань энэ жишээн дээр бол юм байна гэсэн үг. А матрц гэдэг маань энэ матрц байна. Үржих дүрмээсээр А-г үржих X тэнцүү B хэлбэрт болвол бичиж болоод байгаа юм байна гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэрнээс биш зохиогоо шууд хүчээр ингэж бичиж болно гэсэн үг бас биш байх нэ. За энэ дэр бол энэ саяны энэ ноорог байдлаар бичсэнийг бол тайлбарласан байна. За одоо тэгштэйлийн шийдийг бол шийд гэдэг маань үндсэндээ хариу гэсэн үг. Шийд зарим тохиолдолд язгуур гэж бас уншдаг. За одоо тэгвэл тэгштэйлийн шийдийг хэрхэн олохыг бол жишээн дээр бол авч үзцгээе. За тэгштэйлийн систем маань бол манай энэ бодлогын хувьд бол x1 дээр нэмэх 2x2 хасах нь x3 тэнцүү 6 гэсэн юм эхнийх нь тэгштгэл байна. Шугам тэгштгэл. За хоёр дахь нь бол 4x1 хасах нь 5x2 нэмэх нь 3x3 тэнцүү хасах x гэсэн юм тэгштгэл байна. Гурав дахь нь бол x1 дээр нэмэх x2. За энэ x3 бол энд ягаад ийм их зай үлдээсэн гэхээр x3 гэсэн хувьсгч байхгүй учраас зай үлдээсэн байна. Гэхдээ болоод ерөөхдөө ингийн дээр харахад бол x1 хувьсгчийн дор x1-ийг бичээд x2 хувьсгчийн дор x2-ыг ийм бичвэл илүү ойлгомжтой харагддаг, эмх цэгцтэй. Гэхдээ заавал бас ингэ хаалгагүй гэдгээс та нар өөрсдийнхөө ойлгоно үстэй. За шугамын тэгштгэл гэж байгаа маань гол шалтгаан бол энэ хувьсгчийн зэргүүд нь дандаа нэг учраас шугамын тэгшгэлээ гэж ойлгоод байгаа шүү. За энэ дээр бол тайлбарласан байна. x1 дээр нэмэх x2 тэнцүү 3 гэсэн тэгштгэл x3 гэсэн хувьсгч байхгүй байгаа учраас уг матрицд бол x3-ыг 0 гэж тооцсон гэж байна. За тэгэхээр энд нөө B матриц гэдгийг эхлээд үзье. За B матриц гэдэг маань бол энэ баг нь байрлаж байгаа элементүүдээс тогтсон матрицаа гэсэн үг. Тэгэхээр манад бол энд 6 хасах 9 3 гэсэн энэ 3 мөр 1 багантай юм баг нь матриц байна гэсэн үг. За одоо бодолтой бүгдээр эхлүүлье. За эхний хэлжинд бол дельта гэдэг тоож байгаа. Дельта маань өөрөөр хэлбэл А матрицын тодорхойлагч гэсэн үг. За тэгэхээр энэ маань үндсэн матрицын тодорхойлагч бодоод байгаа. За үндсэн матриц гэж ер нь юу яриад байна гэхээр энэ хувьсгчдээр байрлаж байгаа энэ шугам тэгштэйлийн системд байрлаж байгаа энэ тэнцвийн тэмдгийн урд байрлаж байгаа энэ хувьсгчдын өмнө байрлаж байгаа энэ үсэг болгоны өмнө байгаа тоонуудаас тогтсон матрицаа гэсэн үг. Тэгэхээр энд x1-ийн өмнө тоо байхгүй гэдэг чинь 1 гэсэн үг. Энэ x2-ийн өмнө 2 гэсэн тоо байна гэсэн үг. Энэ x3-ийн өмнө хасах 1 гэсэн тоо байна гэсэн үг. За энэ дээр 4 хасах 5 3 гэсэн энэ 2 дугаар элемент 2 дугаар мөрийн маань элемент байна. 3 дугаарт нь бол 1 1 энд байхгүй учраас 0 гэсэн үг. За энийг мэдээж өмнө энэ 3 дугаар эренбийн тодорхойлагч учраас тодорхойлагчийг нь бол гурвалжны буюу сариусын дүрмээр бодох нь илүү хялбар байх болно. За энэ аргахаар бол ботсон байна. За ингээд үржүүлээд харгац хутгах болоод энэ хасах 6 гэсэн тоо гарч байгаа юм байна. Хасах 6 гэдэг чинь 0-аас ялгаатай тоо учраас үл бүхэх буюу бүхэхгүй матриц гэсэн үг. За 0 гарч байгаа үед бол бүхэх матриц гэж үздэг. За бүхэх матрицээ хэрв энэ тодорхойлагчийг бодоод 0 гарах юм бол энийг энэ матрицыг бол уруу матрицын аргаар бодох нь бол тохиромжгүй гэсэн үг. За тэгэхээр манайд бол хасах 6 гарч байгаа учраас ямар нэгэн асуудал байхгүй уруу матрицын аргаар бодох бүрэн боломжтой гэсэн үг. За одоо ингээд нэг харгалзах айлгүүрийн гүйцэлтүүдээ ингээд оллоо. За энэ айлгүүрийн гүйцэлт гэдгийг шууд энэ хичээлд анхаарлаа хандуулж байвал жоохон ганц нэг зүйл дээр ойлгомжгүй байвал өмнөх энэ уруу матриц гэдэг хичээл дээр бол энэ айлгүүрийн гүйцэлт гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Энд анхаарлаа хандуулаад энийг харахад бол ойлгоно гэсэн үг. За ингээд энэ харгалзах айлгүүрийн гүйцэлтүүдийг ингээд олсон юм байна. За ингээд А-гийн уруу матриц оллоо. За А-гийн уруу матриц гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр энд бол А11-ийг хуваах нь А11 гэдэг маань энэ айлгүүрийн гүйцэлт маань хасах 3 гарсан юм байна. Манай үндсэн дельта буюу үндсэн матрицын тодорхойлагч маань хасах 6 гэсэн тоо гарсан байгаа. За энэ дээр
А21 гэдэг чинь маань энд хасах 1 гарсан байна. А31 гэдэг чинь 1 гарсан байна. Тэгэхээр энэ хасах 1-ийг хуваах нь 6, 1-ийг хуваах нь 6, хасах 6. За энэ 2 дугаар мөрөнд бол 3-ыг хуваах нь хасах 6, хасах 1-ийг хуваах нь хасах 6, хасах 7-ыг хуваах нь хасах 6 гэдэг ингээд олдсон байна. За энд бол энэ А1 3 гэдэг чинь 9 байна. 9-ийг хасах 6 хуваалаа. 1-ийг хасах 6 хуваалаа. Хасах 13-ыг хасах 6-таа хуваалаа гэсэн үг. За эндээс ингээд хасах тоог хасах тоонд хуваахаар нэмэх тэмдэгтэй тоо гарна. Өөрөөр хэлбэл эерэг тэмдэгтэй тоо гэсэн үг. Эерэг тоо гарч байна. За эндээс ингээд хураах боломжтой бутархаануудыг хураасан байна. Энэ 6-ны 3 гэдэг маань хоёулаа 3 гэсэн тоонд хуваагдах учраас хураагдаад тэмдэг нь нэмэх тэмдэгтэй 2-ны 1 гэсэн үг юм байна. Энэний хувьд бол 162 хураагдах боломжгүй. Тэмдгийн хувьд бол нэмэх тэмдэгтэй гарсан байна. Гэх мэтчлэн ингээд холбогдох үйлдэлийг гүйцэтгэхээр А-гийн уруу матриц нь ийм тоо гарч байгаа юм. Ийм матриц гарч байгаа юм байна гэсэн үг. За бид нэр тэгвэл X матрицыг олохдоо бид нэр яаж олоод байна гэхээр А-гийн уруу матрицыг үржих нь B гэсэн үг. За энэ дээр X гэсэн матрицыг яаж олдог вэ гэхээр А гэсэн матрицын уруу матрицыг B-гээр л үржүүлдэг гэсэн үг. За тэгэхээр манайд бол энэ саяны олдог А-гийн чинь уруу матриц бол энэ матриц байна. Энэ уруу матриц байна. Энийг үржих нь B матриц буюу сул гишүүнээс зохиосон матриц байна. Үржүүлэхдээ яадаг гэхээр энэ эхний элементийг бол энийгээр үржүүлчихэж байгаа. За энэ элементийг энийгээр үржүүлчихэж байгаа. Энэ элементийг энийгээр үржүүлчихэж байгаа гэсэн үг. Ингээд үржүүлээд хооронд нь нэмээд энэ үйлийг үүсгэхээр энэ байна. За энэ 2 дугаар мөрөнд юу байрласан байна гэхээр энэ 2 дугаар мөрийг энэ багна матрицаар бас яг өмнөх энэ эхний мөртэй адилхан төстэй байдлаар үржүүлсэн байна. За энэ 3 дугаар мөрөнд бол энэ эхний матриц А-гийн уруу матрицын 3 дугаар мөрийг бол B матрицаар үржүүлсэн байна гэсэн үг. За энэ дээр бол ингээд холбогдох үйлдэлийг бол гүйцэтгээд явж байна. За ингээд энэ үржүүлэх үйлдэл бол яаж хийгддэг вэ гэхээр бид нар бол дунд сургуульд бол энгийн бутархаа үржих хуваах гэсэн юм хичээлүүдийг бол үзсэн байгаа. За эндний холбогдох тэмдгийн чанарыг ашиглаад ингээд энэ матрицыг бодоод хариу маань ийм гарсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай энэ олох ёстой X матриц маань энэ үйлдэлийг гүйцэтгэсний дараа хэрхэн олцсон бэ гэхээр 1 хасах 1 хасах 3-8 гэсэн 3 мөр 1 бага буюу 3-ыг харьцах 1 хэмжээтэй ийм матриц олцсон байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нэр энэ хувьсгч буюу X гэсэн матрицыг олж амжилттай олж чадлаа гэсэн үг. За өнөөдрийн лекцэнд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. За холбогдох бодлогоо асуудал авах зүйлээ мессенжер хаягаар холбогдорой.